Ассаламуалайкум warahmatullahi wabarakatuh. Тэгэхээр өнөөдөр араб хэлний 2 дахь хичээлээрээ дүрм үзнэ. Өнөө хичээлээр болохоор өсгөнүүдээ үзнэ. За тэгээд ерөнхийдөө өсгөнүүдийг нийлүүлээд үг болгож унших хэрэгтэй. За хоёрдугаар тухайн үгээ яг ямар үг вэ гэдгийг онцолж харах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь хэрвээ тухайн үгийг одоо шинжилж сурах юм бол өгүүлбэр дээр л ажиллана. За эхний хэлсэн болохоор үг дээ калима буюу үг гэдэг зүйлийн талаар л үзцгээе. За энэ noun буюу нэр үгтэй ism. За энэ дээр болохоор нөө фатха касра нь харагдахгүй байна. Тэгэхээр энэ ism гэдэг зүйл маань нэр үг. За үйлбэр дотор өөр бас юу гэдэг вэ те? Fi'l буюу verb. За үйл үг. Энэ доор нь fa ain lam сонирхолтой болохоор fi'l гэж уншина. За тэгээд харф буюу particle. За монголоор хэлэх юм бол тухайн үг маань өөрөө дангаараа бүр утга илэрхийлж чаддгүй. Тэдгээр өгнөд жишээ нь дээр, доор ч гэдэг юм уу те. Яг юуны дээр нь доорын гадаа энтергээд өгнүүд байдаг тийм үү? Тэднийг бол харф гэж нэрлэнэ. За энэ 3 үгнээс л өгүүлбэр бүтдэг. За дээрэс нь үг буюу калима гэдэг зүйл маань өөрөө эрэгтэй эмэгтэй гэдэг хоёр үсэдэг музаккар, муаннас гэдэг хүйстэй гэсэн араб хэлний үг маань ялангуяа нэр үг маань болохоор бас ерөнхийдөө ингэж эрэгтэй эмэгтэйг хоёр болж байна. Үйл үг маань болохоор ерөнхийдөө эзэн биеэрээ хувираад явцдаг. Эзэн бие болон цаг. Эзэн бие гэдэг яах юм бол ерөнхийдөө 14 эзэн бие байдаг. Нэг эрэгтэй, тэр хоёр эрэгтэй, тэдгээр олон эрэгтэй гэдэг ингэж дахиж тэр нэг эмэгтэй, тэдгээр хоёр эмэгтэй, тэдгээр олон эмэгтэй. Тэгээд чи нэг эрэгтэй, та нар хоёр эрэгтэй, та нар олон эрэгтэй. За тэгээд та нэг эмэгтэй, та нар хоёр эмэгтэй, та нар олон эмэгтэй. Тэгээд бид гэд ингэж ийм олон хувирлалаар бол үйл үг бол хувирна. За ерөнхийдөө харф буюу энэ particle-ийн хувьд ер нь бол тэгж хувирахгүй. Ерөнхийдөө яг тэр нэр үг үйл үг маань бол хувираад явна. За тэгээд дээрэс нь саяхан хэлсэнчлэн ингэж тоогоор ялгагдсан байдаг. За нэр үг маань бол нэг юм ярьж байгаа мó, хоёр юм ярьж байгаа мó, хоёроос дээш юм ярьж байгаа мó гэдгээс шалтгаалаад үгийн suffix буюу нэг үгийн төгсгөл нь бол өөрчлөгдөж явдаг. За үйл үгэн дээр болохоор бас ерөнхийдөө саяхан хэлсэнчлэн тэр нэг эрэгтэй гэхээр нэг те, тэдгээр хоёр эрэгтэй гэхээр хоёр, тэдгээр олон гэж болохоор энэ жама буюу plural гэдэг олонтоо болоод явчихна. За унших юм бол энэ яг түрүүн өмнөх хичээлээр бас хэлжсэнчлэн нэг касра, фатха, дамма гэд үгийн үсгийг өнгийг өөрчилдөг. Тэдгээр гişгүүд, богино гişгүүд яг энэ дээр бол байхгүй байна. Гэхдээ яг та нар явандаа яг хаана ямар богино гişгүүд бичигдсэн байгааг харж байна. За энэ singular буюу вахад гэж нэрлэдэг. За тэгээ хоёр дахь нь хоёр юм ярьж байгаа бол тасния, жама гэдэг нь болохоор plural буюу олонтоо. За тэгээд бас өөр тэмдгүүд нь өмнөх хичээл дээр үзсэн касра буюу үгийн доор ингэж юм ташуу зураас байвал касра буюу и гэж тухайн үсгийг и гэж дуудана. Хаа байх юм бол хи болно. За тэгээд энд дамма байна. За дамма харж байгаа юм үү гэж бол дуудагдана. За тэгэхээр
жишээ нь энд музаккар гэдэг үг аахгүй юу? Музаккар гэдэг эрэгтэй хүүсэл илэрхийлдэг үг маань мимийн дээрээ яг дамматай тэр музаккар гэж бол явдаг. За фатха гэдэг энэ үсгийн дээр байдаг ташуу зураас а гэж уншигддаг. Муу аннас гэдэг үг байлаа. За эмэгтэй гэдэг үг дээр муу аннас гэдэг ва болон нүүн хоёр дээр хоёулын дээр нь фатха байгаа гэж ойлгож байна. За тэгээд одоо сая хэлсэн чинь фатха касра дамаа бол богино гişгүүд, за урт гişгүүд болоод явахаараа энэ харж энэ алиф, лам, я гэдэг гурван үсгийг ерөнхийдөө үсгнүүдийн араас бол залгуулад бичдэг. За тэгэхээр ингээд урт уншигддаг гэсэн үг. За жишээ байвал та нарт хэлж өгнө. За дараагийнх нь болохоор үгийн төгсгөлд байгаа одоо variation буюу одоо үгийн төгсгөл дэх хувилбарт богино гişиг яг ямар гişиг юм бэ? Дамма юм уу, фатха юм уу, касра юм уу гэдгийг бас шинждэг. За тэрийг болохоор ираб гэдэг. За бичсэн ираб гэдэг. Тэрний яаж чухал гэдэг вэ гэхээр тэрүүгээрээ дамжуулаад тухайн үг маань одоо юу юм уу тий эзэн бий юм уу, эсвэл обжект юм уу, одоо өөр тэмдэг нэр юм уу гэдэг юм уу тий. Гэхдээ нэр үг гэдэг дээр Монгол нэр үг гэдэг дээс хүн нэр үг байдаг бол араб нэр үгэн дээр тэмдэг нэр бас давхар ордог. Тэгэхээр энэ ираб гэдэг ямиг сайн шинжих хэрэгтэй гэдэг давхар байнга. Одоо үгийн төгсгөлийн тэмдэг гэсэн үг. Үгийн төгсгөлийн үсгийн тэмдэг гэсэн үг. За дараах нь танвин буюу одоо энэ нөгөө энэ давхар одоо богино гişгээ давхарлцсан юм шиг энэ тэмдгүүд байх юм бол буюу фатха байх юм бол ан болно. За тэгээд касра байх юм бол ин, дама байх юм бол үн. Ингэж одоо богино гişгийн араас эн залгасан юм шиг болдог гэсэн үг. За дараах нь сүкун буюу одоо нөгөө үсгний дээр байгаа юм жижиг цэг байх юм бол тухайн үсгийг а, ү, и гэж дуудахгүй шууд одоо каф гэдэг үсэг байвал гэд тасгачна гэсэн үг. Ямар нэгэн тэгж гişиг залгахгүй гэсэн үг. За дараах нь болохоор летриг сүкун гэдэг сайн хэлсэнчлэн энэ сүкун гэдэг тэмдэгтэй байвал тухайн үсэг маань одоо ер нь зогсонго дуудагддаг гэсэн үг. За дараах нь болохоор subject буюу file. За file гэдэг маань ихэвчлэн мэдээж ер нь бол исэн байгаа. Исэн буюу одоо нэр үгтэй. Subject гэдэг чинь өөр эзэн бий. За эзэн бий болохоор doer буюу одоо нөгөө fail гэдэг үгтэй адилхан тийм одоо язгуур одоо үсгнээс бүрдсэн тийм үг байгаа. Эзэн бий одоо үйлдэл хийж байгаа хүнийг хэлнэ. За file гэж бичдэг. Энэ fail буюу яг үйлдэл гэдэг одоо үгтэйгээ одоо язгуур нэг ер нь бол за дараах нь maf'ul буюу object. Одоо эзэн бий ямар нэг юм хийж байгаа тийм үү тэр ямар нэгэн юмыг maf'ul гэдэг. Одоо шинэ би утас ярьж байна гэх юм бол file гэдэг нь бий. За maf'ul гэдэг одоо object нь болохоор утас тий болоод явчихна гэсэн. За дараах нь amir the governing word. Энийг яг одоо л үзэх шаардлагагүй. За дараах нь дараа нь болохоор марифа гэдэг definite noun буюу одоо нөгөө одоо тухайн үг noun буюу исэн шүү дээ тий. Нэр үг маань тодорхой юм уу тодорхой бос юм уу тий. Одоо тэр нэг эрэгтэй юм уу зүгээр л нэг эрэгтэй юм уу гэдгээр ялгагдаад явчихна. Definite гэдэг тэгэхээр марифа гэдэг нь тодорхой гэсэн үг. Одоо тэр нэг эрэгтэй би яг тэрийг л ярьж байна гэдэг тодорхой. Накира гэдэг нь болохоор indefinite буюу тодорхой бус. Одоо зүгээр л нэг эрэгтэй хүн гэдээ ярьж байгаа юм аа. За дараах нь болохоор marfu word in the state of rafa. Ерөнхийдөө үг маань
3 state-д хуваагдана. За state гэдэг нь болохоор тухайн үгний сүүлийн үсэг хэлжсэнтэй сүүлийн үсэгний тэмдэг болж чухал байдаг. Era гэдэг. Тэр тэмдэг хэрвээ дамма байх юм бол одоо энэ жишээ нь үгийн сүүлийн үсгийн тэмдэг нь батха буюу бата гэдэг бичсэн байна тий. Дээрээ ташуу зураас тий байх юм бол тухайн үг маань насаб гэдэг state-д ороод явчихна гэсэн үг. Тухайн үг маань насаб гэдэг одоо state-д байна. Тэгээд тухайн үг маань өөрөө мансуб болоо явцдаг. Мансуб буюу одоо насаб чанартай үгийг мансуб гэж нэрлэдэг. За дээрэс нь дамма гэж мэдж байгаа тийм. Дамма буюу одоо тухайн үгийн төгсгөлийн үсгийн тэмдэг нь дамма буюу гэж дуудагдах. Эсвэл үн байх юм бол тухайн үг маань рафа гэдэг stage-тэй. Рафа гэсэн stage-тэй. Тэгээд тухайн үгийг марфу гэж нэрлэнэ. Буюу одоо рафа stage байгаа үг гэдэг аахгүй марфу гэж. За дараагийнх нь болохоор касра буюу доороо ташуур зурастай и гэж дуудагддаг. Тухайн үгийн төгсгөл и буюу ин гэсэн төгсгөлтэй байх юм бол тухайн үг маань жара гэсэн stage-тэй. Тэгээд тухайн үгийг за мажрур гэж нэрлэнэ. Мажрур гэж нэрлэнэ. За өнөөдөр хэлбэлээ nominal sentence гэдэг одоо өгүүлбэрийг сурцгаая. Ерөнхийдөө яг юу гэсэн үг юм гэхээр nominal sentence гэхээр ерөнхийдөө одоо шинж чанар заасан. Шинж чанар нэрлсэн өгүүлбэр гэх юм уу? Эсвэл нэр үгийн өгүүлбэр. Буюу одоо тухайн нэр үгийн талаар одоо мэдээлэл өгч байгаа тэр тийм төрлийн өгүүлбэрийг сурцгаая. За nominal sentence гэдэг одоо өгүүлбэр маань noun буюу эсмээр эхэлдэг. За нэр үгээр эхэлдэг. За мэдчихэж байгаа тий араб хэл маань баруунаас зүүн тишээ уншигдана. Тэгэхээр эхний үг маань нэр үг гэдэг байна. За тэгээд тэр нэр үг маань mubtada буюу subject. За subject гэдэг нь одоо дүүвэр шүү дээ. Одоо тухайн үйлчлэг хийж байгаа нэг тий. Тэр эхний тэр одоо нэр үг маань mubtada буюу одоо subject болж таардаг. За тэгээ хоёр дахь хэсэг нь болохоор хабар буюу news одоо мэдээлэл тухайн үйлдэл эзэн бие одоо эзэн биеийн талаар мэдээлэл өгч байгаа хэсгийг нь болохоор хабар гэж нэрлэдэг. Эхний хэсгийг нь болохоор эзэн бие mubtada гэж нэрлэдэг. За энэ хоёр хэсгээс бүрдээд тухайн өгүүлбэр маань тэр нэрлсэн одоо өгүүлбэр болчихно гэсэн үг. За нэр үгийн өгүүлбэр гэх юм уу? За тэгэхээр mubtada гэдгийг зээлэх хэрэгтэй. Эзэн бие subject харагч is generally marifa тэр үзэн marifa буюу тодорхой байдаг. Ихэвчлэн бид ингээд ямар нэг юмны талаар ярьж байна. Шинж чанарын талаар ярьж байна. Тэгээд тэр ямар нэг юм маань ихэвчлэн тодорхой байдаг тийм үү? Жишээ нь миний бөмбөг одоо аалаг ч гэдэг юм уу. Тэгэхээр тухайн миний ярьж байгаа эзэн бие маань миний бөмбөг буюу одоо би өөрийнхөө бөмбөг ярьж байна. Тэр нь тодорхой буюу marifa одоо нэр үг болоо явчихна. За эзэн бие за тэгэнгүүтээ дараагийн хэсэг нь алаг буюу одоо хабар гэд мэдээлэл өгч байна тийм үү? Би бөмбөгний хадлаар мэдээлэл өгч байна. За тэр хэсгийг хабар гэж нэрлэдэг. За тэр нь болохоор ихэвчлэн indefinite буюу алаг гэдэг маань тодорхой бус одоо шин чанартай байдаг гэсэн үг. Яагаад гэхээр одоо яг энэ ихэвчлэн гэж байна л да. Тим нэг алаг гэдэг амар тийм тодорхой төрлийн бас одоо мэдээлэл өгс хабар байж болно. Гэхдээ ихэвчлэн тодорхой бус мэдээлэл өгсөн шин чанартай бас нэр өгдөг гэсэн. Хоёлаа ер нь бол нэр өгдөг. Хоёроос нь хоёлаа ихэвчлэн тийм яагаад тэгэхээр нөгөө араб хэлний тэмдэг нэр гэж байхгүй хоёлаа тэмдэг нэр үг нь хоёлаа нэр үгт орчдөг байхгүй юу? Одоо монгол хэлээр ярих юм бол both are in marfu. Marfu гэдэг
стейтийг сая үзсэн те. Марфу гэж юу юм бэ? Тухайн үгийн төгсгөлийнх нь тэмдэг нь дамма байвал за тэгээ дамма буюу үн гэсэн төгсгөлтэй байвал марфу гэдэг үг болоо гэж байна. Хоёр үг өгүүлбэр бүтээж байгаа хоёр үг маань хоёулаа төгсгөл нь дамматай гэдэг гэсэн. Тэгж одоо тухайн үгийг тагаа энэ бол тэ жама исми хабария юм аа. Тэгээ энэ одоо нэрсэн өгүүлбэр байна гэд олоход бол амар болгож өгдөг гэсэн. Төгсгөлийг нь олно. За энэ үгийг уншиж байгаа. Энэ дээрээ ерөнхийдөө богино хишгүүд бол бичсэн байна. Тэгэхээр эхнийх нь үсэг бол алиф буюу тэ а гэж уншигдаг. За тэгээд хоёр дахь үсэг маань болохоор лам. Тэгээд дра ж лам. За хоёр дахь үг маань болохоор то ва я лам. За үг яагаад ингэж одоо алиф лам авчаа дээрээс нь рата энийг одоо яаж унших юм бэ? Алражул гэж унших юм уу гэд хүмүүс нэрсэн гайхаж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө үсгнүүд маань араб хэлний тэ 28 үсэг маань 28 29 үсэг маань хоёр ер нь хуваагдаад нарны үсэг одоо сарны үсэг хоёр хуваагдчихдаг. Тэгээ нарийнх юм бол алиф лам авж байгаа үг маань одоо нөгөө дуудлагын хүрээнд амархан болох үүднээс ламын дуудахгүй те энэ арын урд орж байгаа алиф ламын дуудахгүй шууд арражул болоод явцдаг гэсэн шууд арын дууддаг гэсэн. За тэгээд арражул гэдэг үг маань одоо the man буюу одоо тэр эрэгтэй гэдэг үг байгаа. За тавил тэ одоо энэ то ва аваад ирэхээр ерөнхийдөө тухайн үг маань урт хэсэг бол явцдаг шүү дээ. Гэхдээ энэ тохиолдолд сүкүнтэй. За тэгэхээр сүкүнтэй байвал ерөнхийдөө Монгол одоо ай шиг уншиж болно гэсэн үг. Эхнийх нь одоо касра одоо юу фатха буюу а тий. Хоёр дахь нь болохоор сүкүн буюу одоо дуудагдахгүй зогсно гэсэн. Тэгэхээр тавил гэдэг тавилун гэдэг үг байна. Тэр нь болохоор тоол буюу одоо the man is tall буюу одоо тэр эрэгтэй өндрөө гэсэн үг болж. За хоёр дахь нь болохоор энэ зарим тэмдэгт байхгүй юм бол бүх үсгэн дээр тэмдэг байдаг. За алхамару кабир гэж байна. За би болохоор энэ хамаро гэдэг үгийг фатхатай гэж ойлгож байна л та. За түрүүний хэлсэнчлэн алиф лам. За энийг шинжих хэрэгтэй. Алиф лам гэдэг юм маань яг юу юм бэ? Алиф лам одоо нэр үгийн урд алиф ламыг аваад ирсэн байна. Тэр нь яг ямар утгатай юм бэ? Ер нь бол тодорхой буюу марифа тий. Марифа нэр үгэн дээр алиф лам орж ирсэн. Хэрвээ тухайн үг маань нэр үг маань тий эсэм алиф ламаар хэлж ивэл тухайн үг марифа буюу definite тий тодорхой нэр үг гэсэн үг. Монголоор орчуулсан бол тэр нэг юм тэдгээр тийм юм гэх нэг тийм тодорхой гэсэн үг. Тэр алхамару гэхээр donkey буюу одоо илжгийн талаар жин тэр нэг илжиг кабир буюу одоо том гэдэг үг юм. За тэгээд хоёр дахь үгнүүдийг хараад явах юм бол энэ даммагийн араас ингээд танвин орцсон байгаа. Уншихтаа болохоор үн гэж уншигдана. За энэ болохоор үү те аражулу тавилун алхамару кабирун. За igen. Танвин бол ингэж үн гэж бол уншигдана. За тэрүүгээрээ дамжуулаад энэ бол одоо хабар буюу хоёр дахь хэсэг маань тодорхой бус байна. Ерөнхийдөө энэ танвин буюу одоо нөгөө үн энэ ан гэсэн төсөлтөө үгнүүд маань бүгдээрээ тодорхой бус байдаг. Яагаад тэр үг чинь нэг бол тодорхой нэг бол тодорхой бус. Хэрвээ алиф лам байвал энэ үг бол тодорхой нэр үг. Танвин орсон байвал тухайн нэр үг маань тодорхой бус юм а гэж ойлгоцох хэрэгтэй.
За 2 дахь нь 3 дахь өгүүлбэр маань аль-хадигату васу. Яг би тэмдгийг яг таагаад аль-хадигату васиятун гэж унших гэдэг юм л да. Мэдээж бид нэр ингэ тэмдэг байхгүй тааж болохгүй юм. Нөгөө нэг тэмдэгэндээ хэлнээр дассан хүмүүс чигээсээ залхуураад ерөнхийдөө товчлоо тэмдэггүй бичээд байх талтай. Анхан сурч байгаа хүмүүс бол тэмдэг байнга хүч хэрэгтэй. Тухайн үгийг яг цээжилж энэ үгний яг аль үсэг нь яг ямар тэмдэгтэй вэ? Яавал тэр тэмдэг өөрчлөгддөг үлээ ч гэдэг юм уу те. Тэрийг бол маш сайн цээжлэх хэрэгтэй. Тэгэхээр garden is wide гэдэг өгүүлбэр. За энэ үг тусгай шинжих юм бол за энэний үг маань болохоор алиф-ламтай тэр тодорхой буюу марифа үгээр үг. За рафа стейт яг тэр энэ төгсгөлд нь та гэдэг үсэгний дээр дамаа те. За дээрэс нь захны эзэндээ энийг сурах хэрэгтэй. За 2 дахь нь болохоор 2 дахь үг маань бас исэн. За рафа стейжтэй танвин та учраас тухайн үг маань болохоор накира буюу одоо тодорхой бус нэр үг. Эхний болохоор тодорхой нэр үг. За ингээд хабар мубтада буюу одоо эзэн бий. Эхний үгнүүд манад эзэн бий. Хоёр дахь үгнүүд нь дандаа news гэх хабар буюу одоо мэдээлэл өгч тухайн эзэн бий юм байна. За ийм үг үйлдвэр сурлаа өнөөдөр.